Яа тэгээд юмс яаж ажилдаг гэдгийг та мэдэх учраас So he wants to destroy your destiny, your assignment in God. За, бурхан доторх таны хувь тавилан ажлыг чинь тэр If устгахыг it's хүсдэг. business, he wants to destroy that. За, би диаволын ажил бол ердөө дээ. If it's something with the church, he will try to destroy that. Тэгэхээр сүмтэй ямар нэг юм бол диавол яг тэр сүм доторх бурханы If it's ажлыг the word of устгах. politics, he will try to destroy that. Диавол яг энийг нь устгахаар If хөдлөн. it's the world of teaching or science, he will try to destroy that. Тэр үг заагдаад ингээд номлогдоод гэх юм бол диавол бас тэрийг Because he устгахыг. knows this destiny is birthed in heaven. Учир нь диавол мэдж байгаа тэр хувь тавилан мөнхийн усыг Amen. төрүүлдэг гэдгийг. And Jesus came from heaven and rose from the dead and went back to heaven. Есүс мөнхийн усаас ирсэн дахин амьсгатаач тийшээ явсан байгаа. Now, how can he destroy this destiny? Тэгээ яаж диавол энэ хувь тавиланг устгадгийг? The answer is he cannot. Хариулт нь тэр чаддаггүй байгаа. Устгаж чаддаггүй. He just can't. Чадахгүй тэр чадахгүй ерөөс. Because the destiny comes from the risen Christ who overcame him already. Яагаад гэвэл хувь тавилан бол диаволыг аль хэдийн яасан үхэгсдээс амьсан Есүс Христос өөрөөс нь ирдэг учраас. So the devil cannot show up and destroy your destiny. He cannot. Диавол ингээд зүгээр гарч ирээд хувь тавиланг устгаж чадахгүй. He has to start somewhere else. Тэр өөр газраас эхлэх хэрэгтэй болдог диавол. Okay? Ойлгосноо тий? Get that? There are three things: stealing, killing, destroying. Хулгайлах, алах, сүйтгэх гурван зүйл. He cannot destroy your destiny. Тэр хувь тавилан таны хувь тавиланг устгаж He knows чадахгүй. that. Тэр өрөөж мэдж He байгаа. knows that very well. Маш сайн мэдж байгаа чадахгүй гэдгээ. I know that myself. I know that. Би бас мэднэ. For my own destiny. Би өөрийнхөө хувь тавилангийн төлөө би He has мэднэ. no power to abort it. Тэр миний хувь тавилан дасан зогсоох ямар ч хүчгүй гэдгийг би But мэднэ. he still wants to destroy it. Гэхдээ ямар ч байсан хүссээр байна If устгах. he cannot destroy it, he will start somewhere else. Тэр устгах чадахгүй бол өөр нэг газараас ямар нэг юм хийж эхэлнэ. To get there. Тэнд очихын тулд шүү дээ. Шууд очихгүй. So he will try to kill something. Тэр ямар нэгэн зүйлийг алахыг оролдож эхэлнэ. Now, killing is not, killing. За тэгэхээр ална гэхээр зүгээр нөгөө буудаад юм уу ингээд алах тухай битээ бодоорой. Killing means life decrease. Ална гэдэг нь ам хорогдно гэсэн үг. Because when life decreases, death increases. Ам багасхад үхэл орж ирнэ. So he knows this destiny is more powerful than him. За диавол мэдчихээн энэ хувь тавилан өөрөөс нь илүү хүчрэх гэдгийг. So he cannot do anything about it. Тэгээ энд бол тэнд хийх юм байх. But he knows if I can produce a decrease of life, Харин би энд үхсийг биш амийг багасгаж эхлэх юм бол death will increase. үхэл тэнд ихсэн гэдгийг тэр мэддэг. When death increases, Үхэл ихсэхэд we go weaker. бид нэр сул болдог. Сулардаг. Okay, I think this. Ойлгож байна те? So he knows, in order to get to his destiny, life must decrease in Philip's life. Тийм. Тэгэхээр Филиппийн хувь тавилан руу шууд орохынхоо оронд тэр зүгээр дотор нь байгаа амийг л багасгая. The life of God Бурхны ам produces weight. бүр тийм үү? Жинг одоо төрүүлж яадаг мөн үү? Жинг төрүүлж яадаг. Not fat, but weight in God, heavy in God. Таргалах биш. Харин бурхан дотор бүр эрүүл юм бүр одоо тарган болохыг хэлж шүү дээ. Life must grow inside of us in such a way Бидний дотор яг ингэж ам өсөх ёстой. that we have weight in God. Тэгснээрээ бид нар бурхан дотроос үнэн жинтэй болно. It's not heaviness of spirit. Энэ сүнс доторх хүндийн жингийн тухай It's not яриаг. depression, Одоо дарамтанд ороод бүр but ингэж it's тухай being яриаг. heavy in Him. Харин түүн дотор бид нар хүнд байх. Carry a lot of His Та нар life, миний ярьцааг ойлгож байгаа тийм ээ? a lot of His glory, Түүний алдрыг ихээр a lot of His nature, түүний мөн чанарыг улам ихээр a lot of Him. Amen. түүнийг ихээр We тухай are ярьж full of байна. Him. Түүгээр бүр дүүрэн There байна. is a fullness of Him inside of us. Бидний дотор түүний дүүрэн байдаг. There is a weight. Энэ чинь жин. That's why when we carry that weight, Тэгээ бид нар яг ийм жинтэй байхад He cannot deviate us from destiny. тэр биднийг хувь тавилангаас маань ингээд зүгээр нэг холдуулж чаддаггүй. So the weight has to decrease. Тэгэхээр яг энэ жин хасагдах хэрэгтэй болдог диаволын хувьд. Bodybuilders Одоо бодибилдингүүд like me, бэлтгэн хийдэг хүмүүс одоо наад биш нэг амар тийм хүмүүс. bodybuilders, they are big. Тэд нар болохоор амар том байдаг. Okay, when they walk, Тэд нар алхаж хахад
and they decide to go this direction, you cannot just change that. Тэгээд тэд нэг би энүүгээрээ л явна гэсэн бол та бол санаа зоргоороо өөрчилж чадахгүй чиглэлийг нь. You can push them, you fall, they don't fall. Тэгээд та очоод ингээд түлхэж мүлхэх гэвэл та өмнө гэхээс тэд нар яг унаач. Amen? So don't try. Тийм болохоор битээ ор. Let them go where they want to Зүгээр go. эсэг явах газар зүүн явуул. Why? Because they are heavy. Яг тэд нар айгүй том тэ хүнд жинтэй юм чинь. There is a fullness of muscles. Тэдний дотор одоо булчингийн дүүрэн байдал нутгалж And байна. when they move, you just Тэгээд тэд нар ингээд хөдөлтөө та зүгээр shut up and let them move. зүгээр дугаал бай зүгээр явах цаашаа. Now I remember once Би нэг удаа I parked my car at the church building сүмийн хажууд машина тавьж ирсэн. and I forgot to pull the handbrake. Тэгээ нөгөө нэг одоо нэг юмыг нь татгаа мартсан. Гар So when I таарсан. came out, the car was gone Тэгээ гараад ирсэн чинь машин because it алга. moved by itself. Тэгээ нөгөө өөрөө хөдөө яваад ирсэн юм байна л да. And the car moved down the street, Энэ гудамж нь уруу болохоор уруудад явж ирсэн. moved on the pavement, Тэгээд the одоо pavement, яваад л байсан пеймент гэж юм. За зам мам урт. and into a garden. Тэгээд цэцэрлэг рүү орсон гинэ. Их Okay. хөө. Whew. Хаштар даваа тий. And because the level of the garden was lower than the street, Тэгээ нөгөө нэг цэцэрлэгийн одоо төвшин нь одоо нэг гудамжныхаас my дор car was байсан. like this, Тэгээ машин бүр уруудсан байсан гинэ. blocked. Тэгээд зогссон. I couldn't do anything. За тэгээд нэг Was on- загсаг юм руу л орсон гацсан юм байна л да. Тэгээ нэг гаргаж чадахгүй наашаач цаашаач. The high pavement and the low garden, my car was like this. Тийм нэг ингэж явж байснаа доошгоо ингэж орцсон залах шиг юм руу. And what to do? Тэгээд яах вэ да? Then I remembered, Тэгээ нэг юм сансан. next house to the church building, Сүмийн хажуу талын байшин. there was a bodybuilder there. Тэнд нэг амар юм So? боди баги байсан байна. I put down my pride За тэгээд өөрийнхөө бардамлыг би хажууд and дэсэн asked for help. Тусламж уухаар явлаа. Knock, knock, knock. Дагсаа The guy opened. амар пүнк гэж гарч I ирсэн. say, can you help me with the car? Та надад туслаач And тхүү. the guy smiled to me. How did you do that? Үгүй та нар яаж сав юм ч одоо But he юм. took it as a challenge to his, Тэр мэдээж хэрэгтэй юм амар бачин ширмсээр намайг so he said, үнэн I would үлдсэн. love to help you. Тэгээд би явган тусмаар So байна how амар. strong he was. Гэт. So he had some friends, Тэгээ нөгөө In the house? хитэн найз нар нь тэнд гэртээсэн дуудсан. old байсан. bodybuilder's friend. Бүгдээрээ бодинууд. So came out, Бүгд гарч ирлээ. 4 people. 4 хүн. Йоо. They took my car and put it on the street. Миний машиныг элбэгхэн өргөөс гудамжинд тавьдаг байсан. Just like that. Яг ингэж I watched them. би Do. хараад 4 guys. төрнүүд ингэж болдог гинэ. And they even thanked me for the challenge. Тэр бүр тэд нар намайг ерөөсө туслаж услах ч юм байхгүй ерөөсө. I'm sure they told everybody at the fitness center next day. Тэгээд тэр амар бацмарчтай юм чинь заяа. We helped the pastor with his car. Тэгээд одоо хэлэх байдгүй бодол фитнесд очлоо нэг пастрын машин ингээд бид нар туслаад байна. No, heavy people, you cannot do what you want with them. Тэгэхээр ийм нүсэр даацтай хүмүүстэй бол та хүслээ хийж If чадахгүй we маа. carry fullness, Тэр бид нар энэ дүүрэн байдлыг if тээвэл we walk in destiny, бид нар хувь тавилан дотор алхахуул he cannot deviate us. тэр биднийг одоо зүгээр нэг ингэж He өдрөж cannot чадахгүй. hijack us. Биднээсээ ийш тийшнээ болгож He cannot just push us out of the track. Тэр замаас маань ингэж зүгээр нэг гаргаж ерөөсө чадахгүй түлхээч ч юм уу. So what does he have to do? Тэгэхээр тэр юу хийх хэрэгтэй болж байна? He has to minimize our weight. Бидний God. жинг одоо бурхан доторх тэр жингмэн одоо багасгах хэрэгтэй. Life must decrease. Ам багасгах ёстой. Are you with me? Ойлгож байна уу те? Understand that? Now the problem is Гэтэл асуудал нь that he cannot touch that life тэр амьд хүрч чаддгүй юм. because that life overcame death. Учир нь тэр амь үхлийг ялсан. So he has a new problem. За дахиад шинэ асуудал He ургаж cannot байна. deviate us from destiny, За тэр бидний хувь тавиланаас маань гажуудуулж чадахгүй юм байна. but he think I will take some weight from him, take some Гэхдээ тэр fullness, some бодсон. life За from him. амьсан тэгвэл энэний тэр дотор байгаа амийнхан дүүрэн He cannot do that. хороох гэж ордыг гэж. Because the life we carry is resurrection life. Яагаад бидний тээдэг амь маань дахин амьсан амь учраас. So he has to start somewhere else. Тэр дахиад нэг өөр юм оролдох хэрэгтэй болж байна диавол. That's where the stealing comes into the picture. За тэгээ одоо тайзан дээр хулгай гарч ирж байна. Because if he can steal from us, Яагаад гэвэл диавол биднээс хулгайж чадвал life decreases. амь багасна.